Онст медиа студ үзүүлж байна. Сонсгож байна. За сайн байцгаана уу. Ингээд манай үе танаа үе подкаст нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт оролцож байгаа эрхэм зочдтой танилцуулъя. Миний талын оролцогчор Монгол Улсын гавьяач жигчин Наранбаатар одоо олноо дуу оруулалтын их мастер гэж одоо алдарсан. Дууны Наранбаатар байна. Хүрж ирсэн байна. Ирсэн явдлыг баярлалаа нараа. За. Миний талын замаа найз залуурын бүтээлч жүжигчин Отгон Баяр. Баярлалаа. Отгон Баяр бүтэн нэр нь Отгон Баяр юм уу? Биш Тойгоо. Таяа автобусны Хөрхөн дуудлаг нэр нь Тойгоо. Тий. За тэгээ манай нэвтрүүлэг бол ерөнхийдөө манай үе танаа үе гэдэг сэдвийнхаа энэ нэрийнхаа хүрээнд дотроо айл болох ер нь халуухан маргаантай байгаа ямар нэгэн ахмад үе залуу үе хоорондын зөрчиллийн асуудлуудыг гаргаж тавих ирмэлзэлтэй юм. За ингээд хоёр оролцогчтой бас урилгыг хүлээж авч ирсэнд хоёуланд баярлалаа. Баярлалаа. За тэгээд бэлгээр тийм манай нэвтрүүлгийн эхэнд бид нар хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын бэлгээ өгдөг юм аа. Гарын бэлгээ. Бэлгийг авчиж яриулах гэдэг. За энэ болохоор одоо говьм байгаа. Бүтээгдэхүүн Монфа гэдэг манай хамтран ажилладаг газраас орж ирж байгаа. Химийн найрлаггүй хүүхдийн говьм шүү. Тэгээ яг өөрсдөө хүүхдийн говьм яагаад өгсөн юм болохоор настай хүн хүүхдээр адилхан болчдөг болохоор өгч байгаа шүү. За баярлалаа. За тэгээд омега байна. За энэ омега болохоор ер нь бол эмчилгээний тэгээд бас энгийн юм хэрэглэнэ гэж байдаг. Энэ бол илүү эмчилгээний талдаа төлхөө. Тэгээд дээрэс нь энгийн хэрэглээ шиг хэрэгжилж болно. Тэгээ омега ч одоо хэрэгэлдэг үстэй. За энэ бол бидний яг л уух ёстой бүтээгдэхүүн дархлаа дэмжих тийм. Энэ жоохон маргаантай бүтээгдэхүүн байгаа. Үе мөчний шингэн дэмжигч. Уу яхаараа маргаантай байдгийг. Яг тэ одоо хүмүүс нэг залуу үеийнхэнд одоо энэ үе мөчний өвдөн гэж юу юм гэдэг тэгэхгүй. Тэгтээ хамаагүй одоо ер нь бид нар чинь бас яг одооноос хэрэгтэй. Тийм үе мөчөө бас дэмжих хэрэгтэй тийм. Маргаантай гэдэг нь одоо биднийг яхан доош нь их. Та нар бол үе мөч нь баглаараа өвдөн, жамасаар өвдөн. Та нар одоо ер нь эхэлж байгаа байхгүй. Тэгвэл одоогийн сэдв үе мөчнийг өвчин яриа. За энэ нүдний тусаалга нулимс. За энэ нүдний тусаалга нулимс гэж одоо тусаалга гэдэг болчих. Урд нь нулимс гэдэг харин ойлгохгүйсэн байхгүй шүү. Нулимс гэдэг яхаар нулимс хэрэгтэй энэ ч одоо хаашаа уйлдгүй хүн хэрэгтэй юм уу? Ажлууд хэрэгтэй юм энэ тэгсэн чинь энэ нүдэнд чикгүй болдог тийм юу гэдэг юм байна л да. Хүмүүс маш хэрэгтэй юм нүдний тусаалга байна. Тийм ээ тий. Аргадаг энэ төр бод. Энэ дандаа юм эко эрүүл мэндийн бүтээгдэхүүн энэ чинь би бас яаж би ч одоо зүүн нүдэнд нэг болроо солиулсан шүү дээ. Сайн хаглага хийлгээ. Нүдний болор тий. Энэ ч яг хэрэгтэй юм да. За ингээд Бачиним ингээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн өгдөг болж тээ. Ийм өгдөг бол манай ер нь одоо эрүүл мэндэд анхаардаг байна. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За ингээд нэвтрүүлгийнхаа одоо үнсэн ярилцлагаар оръё. Тэгээд ярилцлага эхлэхээс өмнө бас нэг Тэгээ манай подкаст шүү. тий подкаст нэвтрүүлэг ярилцлага. За би заавал ингээд байгаа юм да. Би буруу яриад багш байгаа юм да. Ингээд шүүмжлээд байгаа. Подкаст шүү гэж хажуугаар шүүмжлээд шүү. За ингээ одоо нэгэнд аав хүү хоёрыг хөдөлж байгаа. Тэгээд манай үе танаа үе гэдэг нэвтрүүлэг ингээд агуулгын юм учраас нарагийн хувьд бол за ер нь энэ залуу үе чи яг юу гэж бодож байна? Энэ залуу үе санаанд чинь хүрч байгаа юм юу байна? Хөө юм юу байна одоо? Тийм шүү дээ. Одоо залуу үе бид нар ч одоо яг бид нар ч одоо 200 дамжиж амьдарч ирсэн улсууд шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэ 21-р зууныг та нар бол 21-р зуунд л амьдарч байна. Тэгэхээр одоо 21-р зууны залуучууд би боддоо шүү дээ. Эднэрт яг эднэрт бол авах юм бол бас байгаа. Тэгтээ их зөв. Хийх юм ихтэй дэр гар уцааш мэдээлэл авч болно. Хүнтэй харьцах соёл моёл байхгүй болсон. Бидний үеийг ямар гоё те. Янзын гоё соёлтой байлаа шүү хүнтэй харьцах марсах. Янзын гоё. Тэгээ ном их уншдаг байла. Номноос хүн ном их унш одоо нэг залууч танаа үеийг ном уншгаа байсан шүү дээ. Ном их унших хэрэгтэй.
Тийм ээ. 10 жил ном унших шүү дээ. Ном уншиж хүнтэй соёлтой харилцаа сурна. Тэгээд үгийн баялагтай болно. Бидний үеийнхэн чинь номоо мандаа өгчих гээл тэр усан дээр том арамаа дэлхийн сонгодог Монголын сонгодог зохиолууд уншаал. Тэгээ тэр ном уншина гэдэг чинь өөр ном дотор тэндээс амьдрал мэддэг тий. Амьдрал сургадаг яг тийм байсан байхгүй. Би тэгж боддог. Одоо залуучууд л үүнтэй бол би тэгж боддог шүү зүгээр. Ном их уншаасаа л гэж. Тий. Гар утас илүү харахаас илүү тийм ээ. Тэгэх юм бол хөгжинтөө. Ер нь бол нийтлэг одоо энэ подкастаасаа эргээд ингээд хараад дүнжих нэг тиймэрхүү юм байгаад байгаа шүү. Энэ ном унших асуудал бол удаадараа яригадаад байгаа хөөхгүй. Манай үеийнхэн бол дайлангуяа залуу үеийнхэн дээрх ном унших асуудал дээр л ач холбогдол өгч, акцент өгч ингэж яриад байгаа. Энийг бас анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо ном ном бол уншина одоо ингээд ном гоё те. Тэнгүүт нөө зүгээр ингээд л яриад байгаа хгүй. Одоо энэ утсан дотор чинь одоо та нарын мэддэг те нөө нэг гүйлвэри аялал далаагаар хэдэн мянган бээр аялсан нь морь унсан толгой хүн гэх мэтчлэн ингээд зохиолууд чинь утсан дотор яг унших хэлбэрээр ингээд байдаг болцоо л гэж ахгүй юу. Зүгээр номоо уцаар солиод утсан дотор угаасаа. Зүгээр тийм л юм ба. Яг техник технологи хөгжиж утгаараа л тэрийг л ярьж байгаа. Би тэгж ойлгох гэж байна. Тэгж ойлгохдох хэрэг одоо ингээд ажлынхаа холбироод ингээд надад ойлгуулчихлаа. Одоо нэгсэндээ ингээд яг зүгээр цаг үетэйгээ нийлүүлээд харин зүгээр утсыг зүгээр яг бид нар ч гэсэн тий утаснаас хэрэгтэй мэдээлэл аваарай л гэсэн нэг юм мессеж өгнөхөөс одоо утсыг болох ч юм уу одоо энэ утсыг бол үүсгээгүй. Энэ зүйлийг халах ямар ч боломжгүй болчихж байгаа. Тий одоо та нар залуучууд хэлээд шүү дээ. Сая бягаж бас хэлжлээ. Яг л ийм нарийн юм байна. Утсан дотор байгаа юм биш үү? Хүн утсаар сонсон, зохиол сонсон гэж шүү дээ. Утсаар сонсох, номыг бариад унших хоёр ялгаатай. Ялгаатай шүү. Гэхдээ яг хөө бид нар ухаандаа тий утсан дотор байгаа амьд биш байдаг байхгүй хүнд ирж байгаа. Бодит биш. Номоо яг барьж байгаа тэр зохиол чи яг хэлсэн үгээр хэлсэн агуулгын сэдвийг аваад ингээ уншихаар номоо барьж унших чинь хүний тарих руу орох бодит юм байна. Бариад унших нь өөрөө соёл болчихж байгаа байхгүй. Их бодит ойрхон байхгүй. Тэгээ яг тэр мэдрэмжний тухай л ахalta одоо хууц эргүүлэх юм ярьж байгаа. Гол нь зүгээр ном унших уу, утсан дээр зохиол унших уу, дүндээ дүн гэж юм л та. Тэгтэл Наранбаатар бол сая номоо бариад унших нь өөр. Энэ бол нэг өстөндөө уг хүн өөрөө номоо барьж байгаа нэг мэдрэмж. Бариад эргүүлээ, хууц эргүүлээд энэ соёл болчихж байгаа байхгүй. Гэхдээ энэний цааталт бол ном унших, утсаар техникээр солих асуудал гол биш заяа. Энэний цааталтыг өгөхлөөр сурах хэрэгтэй байхгүй нөгөө уншиж сурах. Ойлгож байна уу? Аливаа зүйлийг яг гол нь л унших л үстэй. Үгүй номноос ч бай, ханнаас ч бай, утаснаас ч бай унших л. Үгүй тэрийг задлаа шинжилээд тархиа ажлууд сурах нь чухал байхгүй юу? Үгүй тэгэл үгүй одоо ингээд та нар ингээд буруу л юм л да. Та одоо болно шүү дээ. Одоо зохиол ингээд кино зохиол танд ирж байгаа үстэй. Та шууд файлаар л авч байгаа үстэй. Файлаар авна. Тэгээд тэр чи одоо ажиллахад амар. Тэр чи одоо ном уншснаас өөр болчихж байна. Хуудас нь бүгдээрээ байгаад ингэж л гүйлгэж байгаа асуудал болохоос одоо ялгаатай зөв юм байна. За, Балжины минь зөв юм байна. Гэтэ уншихыг бол үгүйсгэв тийм Тэгээд ээ. тэрийг та уншиж байгаа үстэй ялгаа. Ном уншиж байгаа юм шиг. Наранбаатараа шийдвэр заавал номыг барьж унших албагүй гэдэг шүү. Энэ одоо яг тэгээд одоо бидний үеийнхэн одоо ном уншаад барьж унштэй. Одоо бол энэ номыг яагаад би ингэж хэлээд ингээ одоо залуучууд гар утснаасаа ялгаатай тэрийг л ойлгох хэрэгтэй та нар. Одоо юу гэдэг аливаа мэрэгжил багш эрдэмтэн судлаач гэдэг эмч гэдэг юм уу. Бидний үеийнхэн чинь одоо тэд нар чинь бид нар чинь их дээд сургууль төгсөхдөө номыг барьж уншиж ингэж гар утас тэрүүд байсангүй шүү дээ. Тийм байгаагүй сурч гисэн баггүй. Гар утас. Гэхдээ гар утасаас ялгаатай би гар утсыг үгүйсгэв. Гэхдээ залуучуудыг одоо танаа ялангуяа та нарын үеийн номыг унших хэрэгтэй. Унших хэрэгтэй гэж хэлээд байхгүй. Уншаал гэж байгаа. Ингэж гар утсыг сонсох биш. Гар утсаар нэг зохиолыг жишээ нь унших. Сингапур өгөн барьцсан яриаг зохиолыг жишээлбэл уншиж байгаа шүү дээ. Гар утсаар сонсох хүн сонсоо тархиндаа их өөр. Тэр өгөн барьцсан яриа найргалыг өөрөө хараад номоор унших нэг өөр байхгүй. Хүний оюун тархинд очих нь өөр. Ийм ялгааг би яриад ийм юм байна шүү дээ. Миний зүг болчиход байна. Зүгээр биш. Энэ бол насны ялгаа бол байгаа. Одоо тэнгууд ингэж авах хэрэггүй мэдээллийг одоо ингэж их ярих юм болно шүү дээ. Одоо бидний үеийнхэн үзэл бодлоо тулгадаг. Болчихж байгаа. Яалч тулгачтай. Тулгаж байгаа. Хоёрдугаар ойлгоод ухамсарлах шүү дээ та нар. Хоёрдугаар та нар өөрсдийнхөө хийдсэн, дадсан, сурцсан зүйлийг биднээр яг өөрсдөө хийлгүүлэх гээд байгаа гэсэн ийм шүүмжлэлд өртөөд байгаа. Одоо нэг хоёр талтай яриад байгаа. Өөрсдийнхөө муу зуршлыг биднээр биднээр унших гэдэг чинь нэг юм тусдаа асуудал болчиход байгаа хгүй юм унших. Тэ одоо тэр ном зохиолууд бүгдээрээ утсан дээр файлаараа бүтнээрээ байгаа. За ойлголоо. За энийг яриг энэ дээр тэнгууд одоо утаснаас хэрэггүй мэдээлэл авах гэдэг зүйл нь өөрөө одоо ингээд амар
дүнхүү болцсон байгаа шүү дээ. Тэр нь яг та нарын үед одоо шар мэдээ гэж байдаг үлсэн билүү те. Тэглээ. Шар мэдээ. Чамтай сонин мөн байдаг гэсэн тий. Тэр одоо яг үнэн худлаа мэддэхгүй юм байдаг гэсэн. Нэг ийм хурдны л асуудал юм. Технологи ном унших хажуугаар нь шар мэдээ дан гэж орж ирдэг. Дан гэж орж ирдэг байх. Энэ л чанарын ялгаа юм байна тийм үү. Тэгэхээр та нарын анхаарал сарничаад байна. Гөө анхаарал сарнихгүй л Одоо тэр юун дээр утсан дээрээс унших чинь заавал анхаарал сарнина шүү дээ. Энэ чинь номоо орж уншин шүү дээ. Тань түрүүн яриадсан орж уншдаг. Тэгэнгүүтээ түр тавиад өөр мессеж өчтдөг шүү дээ. Тоохгүй. Тэнгүүд илүү юм шүү дээ. Бас яг үннийг хэлэхэд одоо тэр утсан дээр Одоо бидний шар мэдээнд бол танаа үеийнхээ илүү дуртай байгаа шүү. Утсан дээр юм уншчихъя. Утсан дээр одоо яг тэр бодит бус янз бүрийн юмнууд фильтргүй мэдээллүүдийг аппликейшнуд ороод ирдэг. Одоо мэдээж гисэн байж байгаа жишээ тийм ээ. Тэгэнгүүт чинь тэр чинь анхаарч шүү дан гэж сарндаг шүү. Нөгөө этик байхгүй болчих. Театр шиг байх хэрэгтэй шүү дээ. Өнөө оюун санаа ном уншчих чим чимээ. Одоо энгийн иргэний театр шиг байх хэрэгтэй гэх юм уу? Оюун санааны хувьд. Гэхдээ харин тэр энгийн иргэн чи одоо чи тунгалаг тамирыг яг суугаад ингээд гэртээ ном бариад уншвал тийм үү нэг өрөөндөө уншихад ямар орчин бүрдүүлэх вэ? Тэр чинь соёл нь шүү дээ. Хүн анхаарал сарнихгүй уншихын тулд яг хөө тэгэл гэтэл утсан дээрээс чинь болохоор чинь бас тийм шүү дээ. хүн хүнээ л онцлог шүү дээ. Одоо жишээ нь тэгвэл би бол одоо юу гэдэг юмд ер нь сонсож мик жоох ирүүлчих. Сонсож аудио ном сонсож тэгж айгүй их тэгж төсөөлж харах. Уншихгүйгээр. Тийм уншихгүйгээр тэг сонсож ер нь анхаараас төвлөрөхгүй тэгэхээр төвлөрнө. яг унших нь илүү шүү. Дүрслэх харал тэр агуулга сэдвийг ойлгохгүй. Энэ одоо би жишээ нь зүгээр Энэ хоёрын хооронд дөрөв хураа шүү дээ. Дөрөв хураа шүү би дээ. машин дээрийг барьж явахдаа юм сонсож явдаг. Тэр бол байж болно. Тэгэхээр дандаа ер нь сонсдог төрлийн хүмүүс. Тэгэхээр ер нь бол ном уншдаггүй сонсдог төрлийн хүн байна. Нүд бол сайн ажиллаагүй хүн. Одоо чих бол сайн ажилласан байна. Би тэгтээ яг ном бол яг үнийг тогтцол уншиж чихээрч зүгээр Наранбаатар гавьяатан хэлээд байгаагаар бол юу гэхээр номоо ингээд бариад унших нь бүх юм зэрэг ажиллах хэрэгтэй. Бид нар тэгэхээр үзэл одоо тулгсан болж байгаа дээс та анхаарал төвлөрөл дүрслэх харал ойлгож байна уу? Тэр зохиолыг ойлгох ухаан. Түүнээс өөрийнхөө дадлыг та нарт тулгаад байгаа юм биш. Тэгтэл тогтцол байдаг шүү дээ. Тэгэхээр би тэр нарийн ярьж штэ этик маягаар ярьж штэ театрт хүн голошо тайлхалтай гүнзгий яриадаггүй гэдэг шиг юм үү? Ясав тал гүнзгий яриад штэ танарт. Та нар наагур анхаарал төвлөрөлтийн асуудыг л бид нар эрхэмлээч л гэж хэлээд байгаа юм. Ном уншихгүй байж болно. Нэг юм тууштай анхаарал чинь төвлөрдөг байгаасаа хүсээдийн залуучуудыг. Ном ч юу ч та нар дандаа сарнсан анхааралтай өгчсөн байна. Яг нэг чинь тийм учраас. Энийг анхаарцгаая тийм үү? Анхаарлаа төвлөрүүлж сурцгаая явахгүй юу? Манай мэрэгжилд анхаарал төвлөрөлт өгөөж байгаа хүсээсээгөө хэрэгтэй байгаа хгүй тий. Тэгэнгүүт одоо зураач гээл тэгэл да тий. Зураач гээл тэгэхэд анхаарлаа ингээл төвлөрүүлээ суудаг асуудал байгаа хгүй. Тэр хүн ном уншаагүй ч гэсэндээ хідэн цагаар те. За одоо хамгийн амар суудаг хүмүүс гэх юм бол миний мэдхээр одоо юу сэлбэрчт байна те. Тий. Сэлбэрчин хүмүүс яг 2 3 4 5 өдрөөр бүр нам суудаг юм бэл. Тэгэнгүүт одоо менежерүүд одоо гүйдэг те. Тэгэхээр одоо ер нь хүн болгон л өөр байгаа. Тэгэхээр мэрэгч юмдаа мэрэгч хэрэгтэй. Тэгэхээр тэгэхээр яг одоо энэ дээр ингээд эсэргүүцэл гарч ирээд байгаа байхгүй юу? Залуучууд бүгд дээр анхаарлаа төвлөрүүлэх шаардлага байна уу гэдэг л зүйл ярих гэдэг байгаа байхгүй юу? Би одоо мужаан биш. Би ч одоо мужаан сэлбэрч хүн биш шүү дээ. Ямар ч мэрэгжил ямар нэг хүн одоо тэр чинь бүр ингээд сургалтын ном уншин сургууль анхаарал чадах юмнуудаа шаардлагатай байхгүй. Чадах юмнуудаа яг чадах хэмжээгээрээ анхаарал төвлөрлийн хэмжээнд өөрөөсөө хэмжээнд бид нар чинь нэг юм байдаг шүү дээ. Манай мэрэгжилтээр бол гол үг зурах гэж нэг юм байдаг шүү дээ. Яг энэ бүхэл бүтэн энэ нэг хуудас өгүүлбэр яг гол санаа нь юу юм бэ гэд бид нар тэрийг нэг юм руу шигтгэдэг шүү дээ. Зүгээр тэрийг олох гэж бид нар ингээл дээрээс нь нэг уншаал, буцаач нэг уншаал, урд хойноос нь уншаал. Тэгснэ бөө юм уншиж. За ерөөсөө эн чи хайртай л юм байна штэ гэдэг үстэй. Баах юм уншснаа. Эн чи ерөөсөө хайртайгаа л хэлж чадахгүй л байгаалгаа асуудал. Кино үзж нэг л юм базагшдаг. Тэнгүүд ер нь бол анхаарал төвлөрөхгүй биш. Сарнсан одоо ингээд олон юмд анхаарна гэдэг чинь ер нь миний бодлоор шүү. Яг тухайн зүйлийнхаа гол хэлэх гэж байгаа мессежийг маш оновчтой маш хурдан олдог болохоор асуудлын тарих чадварын тархинд бас ажиллаад байгаа байхгүй юу? Ер нь бол тайвшруулж байна. Тийм болохоор яах вэ зүгээр хүн болгон бас нөгөө математикч болох албагүй гэдэг шиг яг өөрөөсийнхөө хэмжээндээ байх болов гэж бодож байгаа. Ирээдүйд эцэг их л болно гэж байна. Тийм. Гэхдээ яг манай зүгээр багш математикийн багш амар үг хэлжсэн байхгүй юу? Би яг энийг бүр жоохон багтлаа сонсоод би яг бас тийм онд сурдаг хүүхд байгаагүй л.
Тэгээд тэгсэн чинь харагдаж байна уус. тэгэнгүүт багш тэгсэн байхгүй юу? Багшаа би ингээд хүн болгоо математик болохгүй штэ хинээсээ ч сонсцсон. Гэж хэлсэн чинь манай математик багш тэгсэн байхгүй юу? Байлжны маа чиний зөвөө. Хүн болгоо математикч болохгүй. Гэхдээ хүний амьдралаас математик хизээч салахгүй. За яхаа бид нар буруу ярьж үнэн билсэн байхгүй юу? Тий. Хоёр хосгуутал гэж хэлсэн байхгүй юу? Яг үнэ тий. Ажка хоёроо. Бидний үеийнхэн буруу бодож буруу ярьж иж болно. Гэтэ нэг л зүйл үнэн. Ах нь хэлж Дүүн дүүн сонсон. сонсох. Энийг л зөвөр ойлгоорой. Банцаад байгаа юм Тэгээ энэ дээр агуу би ч уурлаад гэхдээ нэг миний энэ подкаст энэ юмыг эхлэхэд нэг зөвүүний бүр ясны хүсэн ороод үзье гэж бодсон нэг юм бол ерөөсө үхээсэй гэдэг тэр нэг үг л ерөөсө салахгүй байгаа байхгүй. Үхээсгийн оронд үхээсийг нь хасаад одоо болно гэвэл яа тийм зүг. Гайг бах уу. Яг гоо тэр хараавал хараад өө. Гэтэ хамгийн гол сая бол би хэллээ шүү дээ. Одоо бид нар ахан хэлж бид нар буруу ярьж болно байж магадгүй. Яг та нар амар уншдаг байсан бол яг уу. Манайс үе бид нар харин сарнж эхлэв шүү. Эсвээ бол тий. Бид нар харин юу их хөөх шүү. Харин тий. Учир олгоо болж эхлэв шүү. Бид яг бидний нүнд ч гэсэн амар уншдаг хүмүүс байж л байгаа. Тэгээ нийтээр тийм болоод ихтүүл Тий. сонир бол хөөе минь залуу энэ ямар та нар ном шахаад энэ нийгмийн амьдралд идэвхтэй оролцоосоо гэд бид нар дахиад маш их л баха л да. Тийм ээ. Гэдэг шиг. За энэ яриас юунаас ихсэн гэхлээр одоо залуучуудын тухай хина гайд нармат юу гэж бодож байна гэж ихсэн. Одоо тэгвэл таяга дээр за таяга өөрийнхөө үеийнхэн за хамаагүй. За Ахмад үеийнхэн дээр авууштай юм юу байдгүй. Алдаа дутагтай энэ тал дээр үе хоорондын асуудал дээр л тэгсэн үг шүү дээ. Санаа оноо яриа юу вэ? Бод санаа юу вэ? За 50 эхлэв шүү. Ах нар яг угаасаа түрүүн яг хэлсэн ах нь хэл дүүн сонсдог. Ах нар бол заадаг. Борооч өсөвч. Тий. Хэрэгтэй юм заадаг, хэрэггүй ч юм заадаг. Яг нь бид нар өөрсдөө авахыг аваад хайхыг хайдаг хэмжээнд хүрсэн. Одоо. Тий, одоо. Өмнө нь бол яг өстой буруу зүргүүл тэгэл тэр ах хэлсэн штэ энэ ах хэлсэн штэ гэл хийгээ явцдаг байсан. Одоо бол харьцангуй бас ухаантай жоохон нэг тийм буур суур жоохон нам сууж ийн. Санаа сууж байна. Хашир сууж байна. Ямиг ялгаж салгаж ийн. Ер нь бол муу юм за яг ах нарт муу юм хэлэхээр нэг тийм муусаад ах ч юм байхгүй зүгээр яг жоохон илүү хөвгтэй болдог юм бэлээ. Үглээ болж байна. Үглээ бол тэгэл за ингээд одоо хоёлаа хичээе. За за. Уус хааштай мэдж байгаа юм нэмж одоо тайлбарлаад байдаг тий. Ядаргаатай байдаг. Яг морио услахгаа явж хахад морио услаач гэдэг шиг л Бид нар уушлаараа тойгоо бид нар морио услах гэж явж байхад морио услаач гэж хэлээд байгаа уушлаараа. Тэгтээ нэг юм байна. Чи өөрөө азаргаан унчаад морио услая гэж яваад байгаа байхгүй юу? Хамгийн буруу. Тийм учраас бид нар дуугаа хой морио услаач гэсэн. Морио услах гэж байна гэж морин морил л. Гэтээ чи азаргаан унчаад морио услах гэж яваад байж байхгүй байхгүй. За ямар ч юм бидний оршил хэсэг маань нэлээ өргөн яриа хөрөдөө болчихлоо. Магадгүй энэ нэг сэдвийг бас хөндсөн байж магадгүй. Тэрийг найруулагчийн мэрэгэн оюун санаа шилжүүлвэ. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе өмчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. Дараагийн сэдв өгсөн байна. Дараагийн сэдв Монгол бичиг минуу гэж. Монгол бичиг гэдэг сэдв. Минуу агуу за манай дууны нараатаа бол одоо байнга одоо зохиол уншиж одоо дуу хийж утга зохиолтой ойр байдаг хүний хувьд. Хойхон сэдв болоо явчлаа тийм ээ. тий тий яах юм. За тэгэхээр би ингэж бодож байна. За энэ сэдвийг эхлэхээс өмнө миний найз бас төр төмөндөө үнэлэгдэж сайхан алдар цол үрдсэн уран бүтээлчин би чамаг бол битэрч яг л нэг үеийн оюутнууд манай лоотлын ангид байсан. Манай нараас юм сайн жүжигчин болох байсан ш. Гоглыг бол тултал атрикээр хийжсэн би бол харж ирсэн. Үнэлдэг найзгаа уран бүтээлчин. За баярлалаа тий. За нэг сайхан бас нэг манай нэвтрүүдийн жавар үргээ гэдэг. Нэг сайхан мөртүүд байвал бид нарт. Яг тэгээд сонирхолооч. одоо урын санд бол зөндөл юм байна да. Тэгээд залуучууд ялангуяа залуучуудаа зориулаад ер нь бол одоо би боддоо шүү дээ. Манай үеийнхэн бол яг одоо бид нар бол зөндөл залгасан сайхан багш нараараа тийм ээ. Монгол уугурч бичгэн тэр бас 2 жилийн тэр заалгач л байлаа. Тэгээд гавьяаттай сая жишээ нь би сая гавьяатынхаа хүлээн авалт хүндэтгэлийн ёслол тэр гавьяач жүжигч Наранбаатар гэж Монгол улсын гавьяач жүжигч Наранбаатарын хүндэтгэлийн ёслол гэдгийг би монгол бичгээр хажууд нь бичүүлсэн. Тэгээд
банер тавиад тэгж хийсэн. Гэрэлтэй цуг. Гэрэлтийн цуг хажууд Монгол бичгээр авчихсан. Тэгээ ер нь ялангуяа одоо манай залуучууд Монгол бичгээр нь марчлуулахгүй юм байна л да. Тэ ер нь манай бид яг л Энэ төр одоо Монгол ярилцсан. хүмүүс тий. Одоо бид нар бол Монгол хүмүүс тий. Монгол хүн гэдэг чинь Монгол хэл заншил өв соёлоо марчлуулахгүй. Залуучууд хайж болохгүй. Тэр утгаараа ер нь байх ёстой. Монголоор сайхан ярих ёстой. Монгол хэлээ тий. Тэр зөнтэй олон юм байна л да. Тэгээ би нэг одоо хуучны зохиолч яг мэдэнтэй алдарт сууц зохиолч манай Сингээг байгаа л. Сингээгон дагтаа шүлэг мүлэг гэл бид нар хүүхд байхдаа жийлэл одоо залуучууд зарим нь мэдэн зарим нь мэдэхгүй л баг. Тэгээ Сингээгон нэг бүтээл байгаа маа. Тэгтээ яг энэ өгөн барьцааны яриа гэдэг. За. Тий. Тий. Чи мэдэн дээ. Мэдлгүй яг. Өгөн барьцааны Тэний уулзсан юм а гэдэг. Тий, Лентэй уулзсан гэдэг. Энэ бол яг залуучууд бол энэ хуучны юугаа сайн сонсож байгаа шүү дээ. Гэхдээ би энэ одоо найраглаа унших чинь. Гэхдээ энийг уншихтаа би тэр Орос улсыг сурталчилж байгаа юм биш. Ленийг одоо рекламдаад байгаа юм биш. Цаана Сингээгоо монгол хэлээрээ, монгол үгээрээ яаж энэ найргалыг бичсэн юм бэ? Тийм ээ? Тэр утгыг л одоо сонсож байгаа залуучууд аваасаа л гэж бодож байгаа. Цаанааг юм. Тийм ээ? Тийм л утгатай юм. Олон утгатай сайхан тийм монгол ахуу соёлоо барьсан зохиол зөндөө бий л дээ. Тий, энэ өвгөн бартцааны яриагаас алдарт найраглал. Тэгээд одоо энийг бас одоо манай энэ подкаст үзэж байгаа хүмүүст сонирхолтой гэж байгаа. Тэгээд Наранбаатарынхаа энэхүү сайхан бүтээлийг халуун дотор хүлээж авъя. Тэгээд энийг энэний подтекст далд санааг та нар ойлгоорой. Өвгөн бартцаанууд ярилцж байгаа шүү та нартай. 60 70 нас залуучууд мань хүрэн шүү дээ та нар. Энэ насыг одоо тоохгүй дайрал өнгөрөх юм л юм тий. Тийм одоо сургамж далд утга мод гэсэн утгаараа энэ зохиол за явъя та тий. Өвгөн барьцааны яриа. Лент би нэг удаа уулзсан. Лен надад их тус болсон. Хар хол газар очиж үзээгүй намайг харин Лентэй уулзсан хэрэг хүмүүс гайхдаг. Ардын хувьсгал барьцсан цэргийг анх байгуулж исэн үе билээ. Их Жанжин Сүхбаатар чуулсан хоёр маань идэрхэнж гэлж явсан цаг билээ. Суртал ухуулаг зэр зэвсгийн ажлыг сууд чуулсан өөрөө гардан хийж гүйцэтгэж байсан. Гэхдээ тэгээс тэр юм уу бүү мэд тэр үед чуулсангийн хэлж сургаж зөвлснөөр Оросын ард түмэн туслана. Лен туслана гэсэн одоо болтол миний санаанаас огт гардаггүй. Дайсны цэргүүд хягтаа сурагшаа ухарч байла. Дайчин барьцаанууд араас нь элдэж явла. Тужийн нарсан дотор манай жижиг анги тун шахтар гардан тулаанд орсон юм. Зохихын зохиол, завчихын завчаал цог хямартай эр хүн шиг л явсан юмс. Гэтэл нэг муу гамин сэрмийн минь алдуулаад гинт өөдөөсөн үсрэн дүүлэн ирлээ. Тэгс багдаан барилдаж явсан хэрэг юу вэ? Барьж яваад хонгорч өргсөн чи өнкрөөд өглөө. Багал зурын шах гэсэн чи харин болт үсрээд байдгүй шүү. Миний дээр гарч өрхөлөө. Тэгээ ингэж хоёулаа дээр доор орж байсан чинь ээлсрхэг иргэн ирмэг нураад гуун дунлаа. Эцгийн тэнгээг шахган байж сэлмийн булааж яваад эгм рүү хоолоор нь хэд дүрлээ. Эмзгэлж яваад шархаан дараад өнтэйсэн чинь эрэг дээрээс дахиад нэг гам буугаад ирлээ. Хойноос нэг хүн элдэж яваа харагдлаа. Хоёулаа миний дэргэд ирээд ноцолж байгаа үзэгдлээ. Туслах санаатай мүлхэж явбал толгоо минь эргэлээ. Тун удтал хөвдөж байгаа сэрээр харсан ч харин өргөн цэжтэй өндөр нуруутай орсон өөдөөс минь ирж явлаа. Тэгээ олон юм яриад шарах юм нь боож гарлаа шүү. Тэгээ орос хэл мэдэхгүй би гэд толгоогоо шигсэрлээ. Дамтаггүй их цангаж явсныг ч хэлэх үү. Тамхи татъя гэж үнэн голоосон бодож байсныг ч хэлэх үү. Тэгсэн ашгүй өнөө нөхөр мань тамхиан гаргаад өөрөө татлаа шүү. Гэхдээ алив би гэд хурууга амантаа хийгээд ингээд заалаа. Амхан дөлгөөн царайд нь баярлсны тэмдэг илэрч норсон хэсгийн тасалж тамхиа надад өглөө. Тэгээ тун удлаг өнөө нөхөр нь явъя гэж угаалтаа толгой дохтон тгийгээд угс хийсэн чинь би босч чадсангүй. Тата нэлээд хүнд байна да та яв гэсэн чинь ничего гэд намайг үүрлээ шүү. Гэхдээ яах нь нөхөө намайг орхио өчнөө онгуус тус болсонгүй надтай сүлдэн дуурахгүй л яваад байла. Хожуулан дэргэд суугаад нэг жаахан амарлаа. Хоёуланд маань ярих юм маш их байла. Таач сайн. Би ч сайн. Та бид хоёр хоёулаа ийм сайн гэж хэлээд
гараан барилцлаа. Гэхдээ намайг тэгтийн зэрэг өнөө нөхөр маань өөрөө худлаад мандгинч бас нэг нь зургийг гаргаад ирлээ. 15-ны сар шиг сайхан магнегаар нь аваа их Ленины зураг байна гэж би танилаа. Тэгээд энэ чи Ленин байна штэ гэж намайг хэлсэн чинь харин нөхөр маань да Ленин гэж инээмсэглэлээ. Сайн хүн шүү. Хадгалж яв гэж байгаа болтой сайхан зургийг над өгөхөд нь би баярлалаа. Гэхдээ ингээд таны нэр чи хэн билээ гэд намайг асуусан чи харин өнөө нөхөр маань ойлгосонгүй дахиад Ленин гэж Тэндээ хартнаас эх орноо Ленин чөлөөлж харин энэ удаа миний амийг Ленин аварлаа гэж би бодлоо. Энийг би Ленинтэй уулзсан юм шиг санаж явдаг. Эрхэм тэр сайхан зургийг би үрд хадгалж явдаг юм да. Ингээд дуустдаг тийм. Хэн бэ? Яа. Ленин биш. Оо бүр ингээд машин тэнд очиад чи мөнгө өөрөөр уншаад идэг юм шиг үстэй. Ленинийхаа зургийг өвзүүлээд. Үгүй одоо энэ чинь яг л За баяр хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Тий одоо энэ өвгөн барьцаанаар зураг гаргаад ирдэг амар тий. Ийм сэтгэлтэй. Манай Наранбаатар за өнөөдөр подкастт орно би ямар ч энийг шүлгээ хүмүүстэй уншиж сонирхолж таарах багт. Одоо нэг хоочин авиасын үзэн гэдэг шиг болохыг гэж бас бэлтгэлтэй ирсэн байх шүү дээ тийм ээ. За баярлалаа. За тэгээд нэгэнд Монгол бичиг гэдэг сэдвийн хүрээнд бид нар одоо ярилцах гэж байгаа учраас чи нэг Монгол бичгийн тухай Монгол орны тухай нэг гоё мөртүүд байна гэж нэг. Тэгээд бид өөрийнхөө уран санд голцсон. Яг хөө дэлхийн сонгодог зохиол бүтээлүүд гэдгээс илүү Монголынхон одоо өөрийн дотоодын Монголын том хуучны сууд зохиолчдын ялангуяа хуучны энэ сайхан тэр зохиолчдын бичсэн өгүүлэг, тууж, арман одоо шүлэг найруулгыг өөрийнхөө уран санд авч өөрийнхөө уншиж идэг. Насных бах уу. Тий. Тэн дээр чинь яг тэндээс байгаа хараа. Одоо ялангуяа залуучууд тэр зохиол бүтээлээс хуучны зохиолчдоос ингээ аваад уншихаар тэндээс би монгол хэл өөр соёл заншлаа сурч авдаг байхгүй. Тэгэнгүүтээ юу яах юм бол одоо тэгээд Монгол одоо бид нар ч бол ингээл яг нэгдүгээр ангиасаа кирилл бичиг үзэл явцсан шүү дээ. Дунд нь монгол бичиг үзсэн. Монгол биш орж ирсэн үү та? Орсон уу? Орох нь яг л дээ. Ер нь нэгдүгээр ангиасаа гэд монгол бичиг үзээд яг анх уншиж сурахтаа үнэ сав гэж сурсан биз дээ. Тэрийг л ярьж л байна л да. Түүнээс монгол бичгээр шууд гэд нэгдүгээр анги хичээл эхлэв байхгүй. Бид нар ч юм сэглээ хийсэн байхгүй юу? Гэдэг шиг Дунд нь ороод. Тийм үү. Тэгээ одоо боловсролын тэр системд монгол бичиг одоо орж л байгаа тийм. Тэгээ төрийн албаны хуулийн хүртэл ингэсэн байсан шүү дээ. Төрийн албаны бүх одоо бичиг баримт тэр бүх зүйлийг монгол бичгээр яана гэж хөдөлтөө болно гэсэн. Хуулийн тийм байсан байх шүү. Түл утахгүй юм болно. Тэгээ монгол бичгээр хэрэгтэй юм уу? Хэрэгтэй юм уу гэхээр яг өв соёлоо тээж үлдэх нь л хэрэгтэй. Болохоос одоо монгол бичгээр ярина гэдэг чинь бичнэ гэдэг чинь бол хэцүү асуудал болчих шүү дээ. Англиар та нар сураал байгаа ч дээ. Тэгээ яг тэгэхээр ч одоо галилж ярихаар галилж унших болчиход байгаа байхгүй да. Тэгтээ би болохоор ингэж бодсон байхгүй юу. За мэдхгүй миний буруу байх л да. Тэгтээ ягаад зүгээр монгол бичиг кирилл бичих шиг шууд холбооч болдгүй юм бол энийг одоо хэл бичгийн хүмүүс одоо юу гэж тайлбарлах бол энэ нэг юу ч боломжтой монгол бичгээ сураад ихтгэр чи яг л энэ кирилл бичиг сурах сурна шүү дээ. Үгүй одоо тэгэхэд уншилт нь кирилл бидний энэ ярьж байгаа шиг байхгүй байх гэдэг байгаа байхгүй юу. Агуулаа гэж бичээнгүүтээ бид нар уулаа гэж уншаа явчих. Яаж агуулаа гэж бичээд уулаа гэж унших юм. Үгүй галиг нь тийм байхгүй юу. Галиг нь яг тий. Дөрмөн тийм байхгүй дөрмөн тий. Манаа гэж бичиж байгаа. Агуулаа уласын ингээд агуулаа гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгшээ ирнэ Монголын агуулаа гэж уншихгүй шүү дээ. Монголын улсын ингээд уулсын юм уу тэгээд яг бид нар гэхдээ уулсуу гэж бичсэн шүү дээ. Монгол бичиг сурсан бол яг аава гэхийг абубаал гэж дуудах бах. Абубаал гэж дуудах бах. Шууд тий. Аава гэж болдог. Монголчууд хэдэн зуун мянган жилийн өмнө аавал гэж ээж л гэж явсан шүү. Тэгэл мэдхгүй. Бид нар абуба гэж бичээд аавал гэж ярина шүү дээ. Мэдхгүй. Тэр үед надад хажууд нь байгаагүй юм чинь байсан юм шиг. Одоо бид нар хэрвээ сурсан бол тий. Монгол бичиг одоо би юун дээр мэдхийн шүү дээ. Хуучгүй кинон дээр ч одоо ялчихгүй Монгол тий. Аав минь гэд ярьдаг шүү дээ. Хуучгүй кино ч хэдэн он юм.
30 Монгол хөө. Монгол хөө кино. Тэгэхээр тэр үе чи одоо Бүр 35 21 оны анхны кино шүү дээ. Кирилл бичиг орж ирээгүй л үү шүү дээ. Аав гэж ярьж кино байгаа шүү дээ. тий. Цогтойч кинонд Аав ээжээсээ би нутаг хаалт энэ төр ярьдаг шүү дээ. Цагаан шороотын цэвэн чинь. Тэр аав гэж л абубай гэж яриаггүй л ахгүй. Кирилл шиг орж ирээгүй байсан уу юу? Ороогүй байсан үү? 30 онд тий. Тэр юу сонсол да та нар. Аялаг хэлдэг жоохон өөр байдаг. Цэвэн юу төрийнхэн ордонд орвоо ч хэлвэл ингээд тэр үе байдаг штэ. Ардын хувьсгал гарснаас хойш тий. Тий. Тэрийг үзээд та нар судлаач. одоо энэ Цогтойч одоо тэрний өмнөх кино болж таарч дараа яг цогтойч он цаг нь өөрөө 45 10 жилийн дараа хийсэн. биш. Биш. Цогтойч киноны гарч байгаа үйл явдлын он цаг нь Кирилл орж ирсэн. Баясуу Кирилл 1700 Монгол бичгээр л явчихсан бүх юм. Монгол бичгтэй Монгол үйл бичгтэй үе. тий. Монгол бичдэг үе ихгүй. Тэр чи одоо хэдэн оны үйл явдлыг харуулж байгаа кино юм цогтойч. 1700 он байна уу? Тэр үеийн Тий. яриач юм бас бол Монгол бичгтэй л байсан үе. Тий, тэрийг Бямбэрийн чинь агуу их эрдэмтэн түүхч соён гэгэрүүлж тэр хүн чинь тэр зохиолыг бичиж өөр монгол бичгээр бичсэн кино зохиолыг орчны хариулагч бас монгол бичгийн хэн нэгэн чамшиг нөхөр над чиг нөхөр хөрвүүлсэн байгаа байхгүй. Орчуулсан байж магадгүй тий. Хөрвүүлсэн Тий, байхгүй. тий. Орс руу. Тэгээд нөгөө зохиол тэр чинь ажиллаж штэ хуулиараа. Тэгээ буцаад байхдаа тэр үг нь одоо цагаан цэмэнтгоо энэ төр хэлдэг те. Барс ирвэс байлдан тэмчээгээ те. Тэгэл бэний хөвөний энэ төр гэл нэг монлоонууд байна тийм ээ. Жанчин бомбод мөргөж ирсэн ч биш. Төвдөд мөргөд ирсэн хүүгийнхэн толгой би хүүгийнхэн тэр энэ бүхэн чинь яг л цэвэр Кирилл ороогүй үеийн бичгийн соёлтой байсан үеийн л кино. Ярэ тий. Хэл ярэ болоод Тий. тэгэхээр гайгүй ч байсан. Тий, гайгүй. Тэгэхээр монгол бичгээр одоо та нар ямар бодолтой байна гинэ? Төрийн албаны хуулинд бол ингээд тусгасан байгаад байдаг. За багаас нь ингээд сэглээ хийцэн байгаад байдаг. Тийм ээ. Тий шүү дээ. Одоо яах вэ дүүлээ? Одоо бид нар бол одоо яах вэ? Гэхдээ одоо энэ Тий. би зүгээр бодож байгаа. Миний бодлоор Чи монголоор уншчих уу? монгол учраас би уншина. Нэр мэрээр бичиж чинь. Монгол биш. Одоо зүгээр одоо ялангуяа залуучуудад ингээд монгол уугарч ойлгуулахын тулд би зүгээр бод хамгийн наадахын жишээ зүгээр одоо Улаанбаатарт байгаа байгууллагуудын хаяг тийм үү дэлгүүр монгол бичих хэрэгтэй хэрэгтэй. Бичээд байна. Бичих хэрэгтэй байхгүй. Бичмээр. Тэгэх юм бол залуучууд тэрнээс чи эхлээд ингээд юм чи айжмаар явна шүү дээ. Хөгжин шүү дээ. Энэ ингэж юм. Энэ дэлгүүр юм биш монгол бичих. Тэгээ сураад цаашаа өргөн дэлгэр ингээд дэлгэрэх болоо гэж ингээд бодоод тахгүй. Тэгээ шууд хаягнаас эхэлчихвэл шууд уншдаг болоо тий. Хаягнаас эхлэх. Яг залуу үе бол цаг үе яг тийм юу миний мэдрэмжээр шүү зүгээр. Хүлээж авалт гэх муут аваац муутай болчиход байна. Одоо нэг юм байгаа байхгүй. Толстой гэдэг нэг хүний ингээд кино үзсэн байхгүй юу? Толстой гэдэг. Лев Николаевич Толстой гэдэг хүн байгаа байхгүй юу? Цонх ном бол ертөнцийн цонх мөнгө гэдгийг хэлсэн хүн байлээ шүү дээ. Тэгээд Толстой ингээд Горький баг нас ингээд яваад те ингээд явж байгаа байхгүй. Тэрнээс би юу ойлгосон гэхээр Европын шинжлэх ухаанч хүн байсан байлээ шүү дээ. Толстой ч бас хиймд дуртай. Тэгээд тэгсэн чинь Европын шинжлэх ухаан хийм төрүүлэлт хөгжсөн байгаа байхгүй юу? Толстой ингээд байхад баг залуу байхад те. Тэгээд Толстой номонд дурлсан байгаа байхгүй те. Ном бол ертөнцийг одоо ингээд таньж мэддэг зүйл мөн байна гэд те. Тэнгүүд одоо барууны одоо юм шинжлэх ухааны номнууд яг тэр барууныхаа хэл дээр бичигддэг. Тэр нь орчуулга муу. Англиас орчуулдаг. Тийм, англиас, латинаас орс руу орчуулга нь муу байсан байгаа байхгүй. Жишээлбэл одоо тулгамдж исэн асуудал тэр үед те орс руу орчуулга маш муу. Тэнгүүд манай хүн заавалчгүй одоо герман ч юм уу англи те тэр хэл сурах шаардлагатай болж болсон байгаа байхгүй. Ерөнхийдөө тэнгүүд тэр үед яадаг байсан гэхээр ер нь бол ноёдуудын те хаад төшөмлүүдийн хүүхдүүд л сургуульд сурдаг байсан байгаа байхгүй. Ер нь бол харцаардын хүү сургуульд сурах боломжгүй. Ер нь баг сурдагчгүй баг тийм юм сурна гэдгийг ойлгодгүй бүр тэр цаг үед те сурах шаардлагагүй гэж үздэг. Тэгээ шууд ажилтаа анги. Тэгээ төрөөл одоо ингээд аавтайгаа цуг талхаа барьж байгаа. Тэгээ талхаа зардаг болол те. Ингээд амьдрал ер нь хэм маяг тиймэрхүү байсан байгаа байхгүй. Тэнгүү Толстой ингээд цаанаас нь одоо өгөгдлөөрөө гэдэг юм уу нэг юм шинжлэх ухаан, хийм, физик татагддаг байсан хүн байгаа байхгүй те. Тэгээд амар хөгшөрсөн хойноо оюутнууд дээр очиж нэг юм боломж олдоод сурж байгаа байхгүй. Тэгээд Толстой одоо тэр шинжлэх ухааны юмыг сурчингуудаа өөрийнхөө улсад ирээд Оросдоо тэ
Оростой ирэнгүүтлээ шинжлэх ухаан хийм одоо тэр лаборатори танхимын хичээлийг орос хэлээрээ тэнгүүтлээ орос одоо тууж роман зохиолууд гаргах санааг Толстой ингээд тэндээс чирж авчирж байгаа байхгүй ерөнхийдөө бол За гадаадаас. Тэ энэнтэй л одоо агаар нэг бид нэр сурах нь бол одоо монголчлах тэрийгэл монгол болгох нь л айгуу чухал юм болоо гэж хараад. бид нар өөрсдөө л хийн шүү дээ. Тэрийг одоо тэр бид нар хамтарч үгүй яг ямар салбар гэдэг нь чухал. Нэг юм хэлгээд орчуулган дээр ухаанда би одоо боддتي. Жишээлх юм бол Оросын сууд зохиолч Пушкиний Алтан загасны үлгэр гэдэг байна. Зохиол тийм үү? Тэрийг дамдын сурангаа орчуулсан байна. Аимшигтай гайхамшигтай орчуулсан те. Хөрс талтан дэлхийн хөөхэд биш ээ дамдын сурангаа. Хөрс талтан дэлхийн хөө хязгаар нутагтгал хэлдэг шүү дээ. Тэгэхэд тэр орос хэлнээс монгол бичиг рүү монгол үг рүү яаж оруулж байна дамдын сурангаа. Гайхалтай гоц. Монгол үг гэдэг тийм баялаг. Тэгэхэд оросроор нь яг оросоор нь монголчлоод орчуулахаар тийм байдаг үг шүү дээ. Тэгэхээр зүгээр хөвөө хийцаагаар. Тий ухаандаа тэгээ би уран бүтээлч өнөө те. Зүгээр далаа ирэх дээр үгэн гээл шүү. Тий тэгээ би ухаандаа Пушкиний Алтан загасны үлгэрийг би уншихтаа тэр агуулга сэдвийн сонсч байгаа хүнд тийм ээ яг юуг нь хүргэх ёстой юм гэж бодож байгаа юм. Тэгтээ зэрэг Пушкин бол энэ Алтан загасны үлгэрийг бичихтэй тийм агуулга сэдв цаад далд санаа нь бол тэр твштэйгээ үлдэнэ гэдэг. Хамгийн сүүлд эмгэн твштэйгээ үлддэг. Алиун шунахын бол твштэйгээ үлдэнэ гэж. Шунал ихтвэл шулан болно гэж манай монгол хэлээр явдаг. Тэгэхээр дамдын сурангаа бол тэгтээ би уншихтаа ингэж бодож байгаа шүү дээ. Алтан загасны үлгэрийг уншихтаа Пушкиний агуулга сэдвийг барьж унших уу орчуулсан дамдын сурангаа агуул сэдвийг барьж унших уу гэж. Ухаандаа өөрөөр хэлбэл дамдын сурангаа тэр орос одоо шүлгийг монгол бичиг дээр монгол ахуй дээр буулгаж орчуулсан байж монгол хэлээрээ. Тэгэхээр дамдын сурангаа нэгэн бодож орчуулсан да. Санаа агуулгын тэрийг барьж би унших уу гэж. Тийм гарч ирж байгаа. Заавал ганцхан Пушкинийг барьж уншихгүй нь шүү дээ би. Пушкиний агуулга сэдвээр уншихгүй. Дамдын сурангаа монгол ахуй дээр буулгасан тэр утга агуулгаар нь унших хэрэгтэй байна гэж. Ийм ялгаа гарч ирдэг. Тэгэхээр энэ ийм учиртай. Одоо бид нар монгол бичгийн тухай ярихад энэ үндэсний өв соёлоо. Монгол бичгийг бид нар хэрэгтэй үү хэрэггүй юу гэж асуух асуудалтай болчиход байна л да. Хэрэгтэй үү утгагүй болчиход байна. Монгол бичгээр явъя гэхэлэр яагаад байна? Орчуулгад хийцүү болчиход байна уу? Гэхдээ яа бид нар бол яг тэгэл явчихна шүү дээ. Яаж хийж байгаа л. Тэгэхээр бас нэг асуудал байна. Бид нар яг монгол бичгээ тэр галгаар нь одоо муу чоймоо багшаас хойш чоймоо багштай бол итгэв. Тэрнээс хойш яг бас яг монгол бичгийн галиг нь мөн үү бас асуудал чоймоо багш заагаад тийм ээ. Үндэс маань нэг нүдэшилтэй одоо ингээд далд яг дөрөв нь одоо ингээд биднэрт өвлөгдөд ирсэн үү юу? Тий одоо ингээд уншиж уншихад ингээд хэцүү те. Монголч бол ингээд амар ядаргаатай ингээд хэцүү. Гэхдээ ингээд харахад бичигдлийн харахад гоё байдаг байхгүй юу? Тэнгүүд зүгээр би болохоор юу гэж бодоод байна гингүүд монгол бичгийг те заавал монгол хүн болгон мэддэг байх ёстой. Яаж сурах нь хамаагүй тэгэл болоо. Тэгэж далд хумзаж суулгаж Япон ханж хараад монгол ч байна гэдгийг хараад мэдчих. Одоо мэдхгүй юу гэдгийг юм шившдэг шиг зүгээр тэгж л орхих ёстой юм болохоос одоо энийг цаашаа угаасаа л нэгдүгээр ангиас А Б В Г Д Е гэд явцсан хүүхдүүдийг одоо ингээл гэ тэ нэг юм энэ хараа бусдаас ялгархтай гарцсан арга юу вэ те? Бид нар бусдаас ялгархын тулд монгол бичиг сурах ёстой. Үндэснийхээ одоо агуулга хэв шинжийг алдахгүй тулд сурах ёстой. Нөгөө юу лээ үндэсний онцлог юу хэм маяг тэр гэж яриад минийхаар бол энэ биш ээ. Тэгж бид нар хадаа. Бидний сэтгэлгээ л энэ дотор явж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Наал нөө их оронч олгож гин үү. Дамжин сурангаа монгол хүний сэтгэлгээнд тааруулж Алтан загасны үлгээр орчуулсан байна шүү дээ. Тэгэхэд Наранбаатар гавьяат яагаад Пушкинийг барьж унших уу? Орчуулагчийг барьж унших уу гэдэг асуудал тулгарсан байна. Гэтэл дамжин сурангаа ч нөөрөө Монгол улсад монгол бичгийг кирилл болгосон шүү дээ. Тий. Эренчингуу бол энийг эсэргүүцчихсэн гэсэн. Тэгээд төрийн тухайн үеийн төв хороо засгийн газар төр захаргаар хүчиндчиж энийг чинь бараг шороо оронд хийж ичэх энэ монгол бичиг 35 ус гэж өнөөдөр яриад байгаа. Энэ кирилл чинь бий болгосон гэдэг. Тэгэхээр энэ хүн маань өөрөө монгол бичгийг мэдчихсэн юм байна. Тэгээ кирилл болгоцсон гэдэг. Тэр кириллийн Бямцогт тэгээд үйл амжаад тойгоо балжинам таанаар эзэмшээд хэрэглээд яваад байгаа. Тэгээ одоо өнөөдөр энийг байхгүй тухай асуудал яригддаг. Кирилл байхгүй. Кирилл болоод кирилл биш үү? Яг үннийг хэлэхэд
Кирилл болгосон нь зөв гэдэг дээр би бол санал нэг байна. Чи сурцсан юм чи тэгж л бодсон. Үгүй яагаад тэгэхээр энэ Кирилл чинь одоо ингээд харалда бид нар утас ашиглахад Кирилл бид нар мэдчихсэн учраас хялбар болцсон байгаа. Бид нар чинь нэг хэсэг латинаар явсан гэсэн тийм ээ. Тийм бид нар 94 жигнэсээ одоо энэ дээр бол Латинаар явах байсан байхгүй юу? Азар. Яг одоогийн нэг юм бид нар ирээдүйдээ амар ингэж мөр зэрэгцэх алхах боломж энэ Кирилл бичгэнд байгаа байхгүй юу? Кирилл латин хоёрын ялгаж юм чи. Тэгээ ер нь ялгаам. За. Тийм. Ер Чи нь ялахгүй яриад байгаа юм шүү. үгүй. Тэгтэл латин Кирилл хоёр чинь ингээд хараа яг уу бас дуудлагын хувьд төстэй л байгаа зү. Юу адилхан шүү дээ. Үгүй. Тэгтээ бид нар ингээд За энийг хийгээ танаа үеийг ингэж утсан дээр их бичлэлт нь л өөр. өөр байгаа зү харин тийм. Кирилл ихлээр өө гэж бичигддэг шүү дээ. Тэр латинаар бол өө байхгүй шүү дээ. Бид нар үү байхгүй шүү дээ. Аяар ингээ уугаар ч юм уу ингээ уугаар ч би буруу яд. Бид нар энэ адилхан шүү дээ. Адилхан үсэг. Бид нар латинаар монголоор бичдэг үстэй энд. Одоо харин тийм тэр Кирилл болсон нь энэ лүү ингээ бид нар хөрвж ороход аюу амар болцсон байгаа үстэй л гэж би англи руу хөргөж орох тоо. Тийм. Тэгээ эхнээсээ ийм болох гэж байсан шүү дээ уг нь. Бүх юмыг латин болгож исэн байхгүй юу? Төрийн хэрэг тийм байдаг ч тийм үе байдгийн 30-аад 40-од он хэдэн оноо үешээ би бол тэрийг санаж байна тийм ээ. Ардын ирэх гэдэг ингээд ард яг ингээд бичсэн латинаар шүү дээ. Бид нар тэгчихсэн болоод Кирилл руу орсон байхгүй. Кирилл нь болохоор яг Орос тоо зүйл болуулсан. Хэрэгжилж Та ирсэн. ч гэсэн тэгэл та хэдээс ирээл бид нар дээр ингээл ирчлээ шүү дээ. Одоо энэ дэр чинь нэг маргаад Тэрийг бид нар нэг буруутгах гэж байгаа юм биш. Монгол бичиг маань тэгтэл байж байгаад байгаа байхгүй юу? Хам одоо бусаж ялгархад ашиглаж байна бид нар. Энэ тэнд олон улсын янз бүрийн юм дээр монгол бичгээрээ бичээд гэтэл хятадд монгол бичгийн юу байгаа шүү дээ. Сайт байгаа шүү дээ. Жишээлбэл монгол Кириллийг монгол руу хөрвүүлдэг сайт хийсэн. Монголчууд энэ тал дээр юу чигээгүй л байгаа шүү дээ. тэд чинь монгол бичгээ сураа явцсан юм чи. Тэгэхээр бид нар өөрсдөө асуудалтай мөртлөө үндэс ярих гэдэг байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Бидний сэтгэлгээний хувьд. За энэ дунд нь үүмүүлж байгаа энэ зах зээлийн харилцаа. Энэ мөнгө төгрөг одоо энэ өмч хөвчлөл нөгөө нам хоорондын эвсэл гэдэг ингээд тим юм хийж болохооргүй нөхцөл аягүй. Тэгээ хүний өөрийн ашиг сонирхол шунал монл гэдэг ингээд 80 юм суртахуун ярьж болохоор байна. Үгүй одоо шууд ингээд хүлээж аваад шууд хүлээгээл аавна. Монгол бичиг хэрэгтэй юу Хэрэгтэй. Хэрэгтэй. Тэгэл болоо. Яаж сурж муур Тэгэхээр монгол бичгээ бид тэр мэддэг юм шиг та ярьд бас. За монгол бичиг ингэ заахад бас айгүй асуудалтай байна. болчиход байгаа байхгүй. Тий. Тэгээ зүгээр яг хуу монгол бичиг гэдэг сэдвийн хүрээнд бид нар ингэж ярьж шүү. Тэгэхээр хоёр тал энийг Харин зүгээр ингэж яриул өөр байхгүй юу? Одоо энэ Кирилл бичгийг болоод монгол руугаа бүгдээрээ буцаад шууд орё гэвэл та нар юу гэж бодож байна? Одоо бичиг рүү юу? шууд орно одоо ингээд Кирилл шууд устдаад уцсан дээрээс устдаад чадах. энэ зөрөгтэй л алах мэмэр баг. Харин шууд одоо маргааш нас ингээд зөрөгтэй. За тэгвэл нүдэн ханаад Орсон Орсон дэш болно шүү дээ. хамаагүй би өөрөө ирэх хаял та. Тэг би наадлын гарц юу вэ гээд түрүү бид жишээ хэллээ шүү дээ. Зоригтол Бид нар Facebook-ээр хайгуудаа шууд ихлээр Монгол бичиж шууд байгаа. болно. Харин Хүн одоо жишээ нь хувийн амьдралд одоо асуудал байгаа. хувийн бизнес хийж байгаа хүн жишээл ухаанда одоо нэг дэлгүүр хийж байгаа хүн дэлгүүрийн хаягийг Монгол бичгээр хаягийн л байвал та. Тэгээл багаас эхлэе гэсэн үг. Тий. Дараагийнхаараа. Тий. Багаас сэдвүүл эхлэе л та. тэгэхээр бид Ягаад гэвэл тэр дэлгүүр рүү олон хүн хийж бидний хувьд бол одоо яг ингэ боломжгүй. Гүг. Одоо WeChat монголоор бичээд харьцаад яваад идэм л шүү дээ. Монголоор бичээд ингээд монгол бичгээр монголоо тий. Бид нар энэ технологиг нь улс аваачаад худалдаад авчил да одоо монголчуудад зориулаад ойлгож байна уу? Тэгээд нэг жижиг юм хийчихэл дээ хэдүүлээ. Нэг алхмаас хоёр алхмаас эхлэе л та. Жижигээс энэ рүүгээ эхлэе. Яг хэрэггүй гэж бодох юм бол би сэтгэлгээтэй холбоотой болчиход байна шүү дээ. Тий одоо тарих дийлэхгүй шүү дээ. Яг та нар ингээд анханасаа орс гэд явчихсан. Энийг барилгын зөв гэж гараа өргөж байгаа бол бүгдөө багаас эхлээд орчих хэрэгтэй л юм шиг. Гүг бага насныхаа хүүхдүүд рүү л оруулах хэрэгтэй. Эдгээр чи орж байгаа юм байна. Доошоо л орох хэрэгтэй. Эднийг л анханасаа сургана уу гэхээс одоо бид нар хэлбэгдээд өнгөрөе гэж юу? Хонжгөрөө дуусах гэж юу? Цэцэрлэгээс та нар одоо тэд нарт өөрсдөө тулгаад эхлэе. Кирилл одоо бичээд тулгаад эхлэн дээ одоо. Тэгэл тухайн үед хаад үзэгдээ. би дуу уруулагчтай холбоон дээр тавьж ирсэн. Өвөр Монгол жүжигчтэй бид нар нэг кинон дуу оруулаад. Тэгээ өвөр монголчууд тэр одон телевизээр яадаг гэхээр шууд монгол бичгээрээ л харин тийм Тийм шүү дээ. монгол бичгээрээ хараад кинонд дуу оруулдаг. шууд гэж гин үү? Тий. Харин шууд юм бэл. Тэгдэг юм бэл. Жижиг юм аа. Тий. Одоо жишээ би Монголоос чад өөр Монголоос ягаад хоёр хүн хоёр хэл бичгээл солилцоо сурсан л гэсэн үг. Тэгээ хоорондоо монгол бичгээр харьцах чинь гоё шүү дээ. Тагнуулын хэрэгсэл болчихно. Нэг талтай шүү. Тийм хэлээ заагаад тэр хүн Монгол бичгээ заагаад хоёр талтай. хаах уу. За энэ сэдв ингээ хайдаа.
Ойлгомжтой монголчууд Ойлгомжтой. хэрэгтэй. Хэрэгтэй. Болол бүгд төр хурдхан өнөө маргааш жижигхэн юмнаас ч гэсэн хамаагүй монгол бичгүүрөө орж ил. Тэрийг бол би эсрэг Чи нэрээ монгол бичгээр бичиж чадах уу? чадна. Яг үнэ. Яг нэр яг хэл би сая хэлчихсэн. Чадна. Одоо бидний амьдралд хамгийн наад зах нь гар үсэх шүү дээ. Энд тэнд юм хийгээл дээ гэрээ мэр янз бүр гарын үсгэн зурхад монголчууд бүгдээ гарын үсгээ монгол бичгээр зурхаж хэрэгтэй тий. Баталгаажуулах хэрэгтэй. Монгол бичгээр. Яг Чадсан байх яаж. Тий, ер нь бол тийм. Гэхдээ яг зүгээр одоо ингээд бид нар буцаж сураад монголчээр ярьж эхэлнэ гэж би эдний үеийнх нь нөгөө хэний Трампын ингэдэг төрчм авчих юм уу? Бизнесмэнүүд амар гар өсгөхөд нь илүү гоё санагдчих байгаа байх л та. Гэхдээ та нар монгол бичгээр тэгж аюумар гоё болох чинь. Осоо монгол бичгээр гарын үсгээ зургаад. Тэгээд та нар ч гэсэн тэгжтэй. Осоо. Яг энэ Зурд тийм би юм болж байгаа Бид байхгүй нар юу? ч бол эд үчи сурталчаар балбал Ялгаа зүгээр бид нар ч тэрийг бид нар бодлоо. тэгэл тэрийг ярих. та нар араас Бид нар ч үжил суртлаар балбуулсан шүү дээ. Та нар гайгүй. Айгүй. Та нар бол арайш хэр уртаг өчөөгөн шүрэхгүй гэж ээжлэлтэй бол яваа. Ухаан ороод шууд Америк Google-тэй Cartoon Network үзэл тэр чинь бүр тэр бол зүгээр нүдж байгаа юм чи. Тэр чинь нүдүүлэлт шүү дээ. Яг бүр ингээл ийм л байх хэрэгтэй юм байна гэж бодтол. Бид нар бол социалист, коммунист, марксист, ленинист үзэл сурталаар нүдүүлсэн байж. Тэгээд entertainment- та нарын үед бол капиталист үзэл сурталаар Нүдүүлсэн. Энэ хоорондын зөрчил бид нар дээр яваад байгаа юм байна. Гэхдээ энэс энэ зөрчлөөс гадна сэтгэлгээний зөрчил заяа. Энээс гадна бид нар уламжлал орчин үеийн технологи гэдэг зэн зөрчил үе иргэншлийн зөрчилд яваад байгаа шүү. Хотчих уу, хөдөөчих Яг уу. үнэ. Ойлгож байна. Энийг Яг үнэ. бид нар ер нь зөрчил дунд байгаад байгаа аав хүү, залуу үе. Бид ч гэсэн л зөрчил донд байна шүү дээ. Одоо энэ жинзи үеийг хараач тээ тэгэл. Тийм биз. Жинзи үе. Найруулагчаа. Манайш миллениум үе гэл тэгэл бас ялгарч л шүү дээ. Ялгарч гин үү? Ялгарч шүү. Та нарын үе чинь юу нэ? Ямар үе гинэ? Манайш миллениум. Тийм. Жинзи миллениум. Тэр нь дунд үе юм уу? Одоо Millennium бидний чинь- үе чи одоо миллениум гэж Юу яриад гэсэн үг байгаа вэ? байхгүй. Тэр нь одоо юу гэсэн ч үг шүү. Үе мэдтэн байна. Бид нар чинь бол зөнжи үе гэсэн үү? Зөнжи үе юм. яг зүгээр Одооны энэ залууч та хэдийн гэхдээ зөнжи үе. Чи бид зөнжи үе болж Зөнжи үе. байна. Тий. Бид нар бол зөнжи үе юм уу? Зөнж гэдэг чинь Тэр юу? нь яг жинзи үе Одоо энэ жинзи минзи мэлнүм гэдэг чинь англиас гаргаж ирсэн тийм үе хоорондын яг ямар үед амьдраад байснаар нь хамааруулад нэг юм хэлцэн. Тэгээ манайхан ба гинтэл тэгж өөрөөсөө шууд ингээл дураар зөхөж болно шүү дээ. Бид нар ямар үе вэ? Та нар мэдэхгүй. үе тодорхойлогдохгүй танаа. Бидний нэрийг мэдэхгүй юу? Ямар үе вэ? Танаа Одоо зөнжи гэж. Танаа нэг юу лээ? Дарь долоож юу лээ? Давс долоож юу лээ? Юу? Дарь долоож давс гэдсэн мэл юу лээ? Социал юм дөө танаа. Дайрталж давс хийсэн халуун тал Халуун чудууд долоож хөрч үтсэн зөнжи үеийн төлөв байна гэх юм аашин тийм ээ. За баярлалаа. Энэ удаагийн сэдв ингээд хааглаа. Ивент идэвхж Кормега. Кормега нь өндөр тунтай омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе өмчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За ингээд манай Браво рестораны маань ахлах тоочийн гарын хоолнууд орж ирсэн байна. Ингээд оролцогч нартай бид нар халуун хоолоор тайлбар. За баярлалаа. Хоолнд орж байна гэдэгтэй. Тэгээ манай хамтарч ирж байгаа Браво ресторанында бас баярлаа гэж Тийм хэлье. Браво ресторан бол Дүнжин гаруй удаа нэдвээ одоо баруун талд замын яг баруун болонд байгаа Их Монгол төвийн 3 давхарт байрладаг. За ингээд хоёр оролцогч маань одоо өнөөдөр сайхан ярилцлаганд орлоо. Тэгээд одоо бас ам нэлээ шилж ам хатсан байгаа бах. Тэгээд сайхан эдний ресторан гоё тоож хоолоо дайлья. Тэгээд энэ хоолн дээр бид нар би бас нэг ийм асуулт асуудаг. За тэгээд залуу үеэс эхэллээ та. Монгол хоол хэрэгтэй юу гэж байхаа. Үгүй тийм биш. Тийм. Ер нь бол энэ ярилцлага нэвтрүүлэг подкастыг бас нэг үнэлэхтэй өгөх нэгдүгээр хоёрдугаар за бас дээд үеийнхэндээ хандаж ах нартай, эгч нартай, өвөө нартай, эмээ нартай, аав ээжтэй ч юм уу хандаж залуучдын зүгээс юу хэлмээр байна. За залуучдын зүгээс нэг айхтар хэлэх юм байхгүй. Яг тэгвэл яалчгүй ингээд та эдийн нас руу дөхөж явж байгаа учраас та эдийн мэдрэх мэдрэмжийг бас ингэж хагас ус мэдрээд явж байгаа учраас нэг айхтар ус ах нартай бас юм хэлэх ах үзэхтэй зөв зааж зөв шугамд нь оруулж алдаа дээр минь засаж тэгж ер нь хэлж байгаарай л гэж Гоё. зөвлөе.
гоё. Яалчгүй угаасаа тэгээд та түрүүн ч гэсэн хэлсэн те ах нь хэлж дүүн сонсдог хүн ахтаа дээл захтаа яалчгүй хүндлэл байгаа. Тийм учраас залуучуудаа ч гэсэн ах нарыгаа хүндэлж ахмадуудыгаа хүндэлж явж байгаарай. Яалчгүй л яалчгүй нэг үед амьдарч байгаа нь үнэн. Нэг орчин, нэг дэлхийд, нэг Монголд нэг агараар амьсгалж байгаа нь үнэн учраас ах нартай хүндлэлтэй, дүү нартай сургамжтай байгаарай л гэсэн үг лээ. За баярлаа. Тойгоо бол бас нэг айгүй хашир хэллээ шүү дээ. Та нарын нас руу өхөж байгаа учраас бас гаширлаад би бас ингээд гинт саяхан мэдсэн учраас бас хамаагүй та нарыг ингээд шүүмжлэлтэй хандж болмооргүй байна. За манай нарагийн хувьд одоо залуу үедээ хандаад энэ нэвтрүүлгээр дамжуулаад одоо бас юу хэлж вэ? За ном уншихсан. Тийм үү? Ном уншиж байгаараа гэж хэлсэн. Өөр одоо хэлэх хэрэг юм юу? Яг тэгэл яг энэ подкастт орж оролцуулсан их баярлалаа. Тэгээд би яг нөгөө уран бүтээлч нөө тэгээд одоо миний насны уран бүтээлч хүн гэдэг юм да. Яг ингээл ер нь цол мол авсны дараа олон сайт майд тэндээс зочноор орооч гаврайл ингээд очиод. Тэгээ орж исэн. Тэгэл ер нь тэнд бол албан ёсны асуулт тавиал янз бүр ингээд. Тэгээ баг энд бол агших танай подкаст ороод ер нь чөлөөт ийм чөлөөт хэрэгсэл болдог тал нь бол их над буула. Зүгээр юм байна те. Ингээ яриад энэ тэгээ ер нь бол одоо манай бямцагт гавьт тэгээ нүүтэйгээ энэ подкастыг ер нь насны хязгааргүй гэдэг нь ухаанда бүхэн л одоо сонсч авч байгаасаа гэж тийм ээ. Тэгээ яг энэ сонсч байгаасаа гэж бодож байна. Тэгээ дээр нь яг залуучууд маань ялангуяа их үзэж сонсож тэгээ яг энэ подкастынхаа зорилго энэ их айтайхан подкаст байна гэж над буугаад тань л та. Энэ зорилго юугаа сайн бариад ингээл тэр наривлагчтай би бас ярьж ирсэн зөрчлийн хурц болгож ингэж энэ подкаст явуул даагагч их болох юм болоо да энэ төр гэл юм ярьсан л та. Тэр тал руугаа ч юм ингээ явуул их сайхан подкаст болох юм байна гэд явдаг юм байна гэж ойлгож байна. Баярлалаа. Тэгээ Барава рестораны сайхан бас хоолоор дайлдаг юм байна. Тий. Барава рестораны одоо энэ хоолнууд нь айгүй гоё харагдаж байна. Энэ ресторанч олон төрлийн хоол хийж гинүү те. Тий олон төрлийн. Монгол хоол байна эн чинь тэгэл гадаад хоол байна. Тэгээ солонгос хоол идэх манайх чинь чөлөө зэрэгт хоол идээд одоо ингээл хоол идэл дараа нь шууд карак гэж төгшөө. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийг хаах юм уу? За ингээд бид бүхний нэвтрүүлэгт урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж оролцсон эрхэм хоёр уран бүтээлч Монгол улсын авьяач жүжигч Наранбаатар эрхэмдээ тойгоодоо тэгээ та ярихаа цаашдаа уран бүтээл өнөр амжилт хүсье. Гэрүүл үр хөвгт нэрүүлэн хад жаргал хамгийн сайн сайхан бүгнийг хүсье өрөө. Тэгээ урт настаарай, удаан жаргаарай. За тэгээд тэгэхээр одоо хөгшин болчих үгүй. Тий. За тэгээд бид бүхний цаашдаа хамтарч бүтээх ажлууд маань залуу үе ахмад үеийн маань хамтарсан бүтээж хийх ажлууд маш их байгаа нь ойлгомжтой. Тэгээ монголоороо бүгдөө үлдэхийн төлөө хамтарч амжилтанд хүрэхийн төлөө урагшаа тэмүүлж ажиллацгаая гэж би бас хэлье. Тэгээ манай баярлалаа сайхан. урилгыг хүлээж авч ирсэнд баярлаа. За баярлалаа. За ингээд дараагийн подкастаар эргээд уулзцгаая. Манайхан баяртай. Баярлалаа. Орчуулсан мэрэгэн орчуулгын хариулагч гүндэг маа. Дууны инженер сүрэн хорлоо Эрдэнэ чимэг. Дуу оруулсан жүжигчид Элбэг сайхан, Нэргүүбаатар, Аравдан, Цэмбэлма, Карма, Цэцэг, Бацэцэг, Оюун, Бямцогт, Гантигма, Нарантуя, Бямба, Цэйнханд, Чулуунбат, Оюун, Наранбаатар. Монгол телевизийн дуучлалын студид хөрвүүлв 1994 он. За баярлалаа.